Мэргэжлийн хяналтын салбарын хяналт болгож яамдууд өгсөнтэй холбоотойгоор яг энэ давхарцсан хяналтын тоо бол хэтэрсэн. Одоо засгийн газрын гомд хүлээж авч 11 төвдөр ирж байгаа гомдлын дийлэнх хөв бас энтэй холбоотой. Төрийн хяналт шалгалт замбраагүй болж байна, давхардж байна, чирэгл учруулж байна, хүн суртал учруулж байна. За нөгөө талаас олгож байгаа хуулиас тавсан дүрм журмууд их байна. За мөн энэ жившөөрлүүд, журмаар олгосон жившөөрлүүд, хязгаарлалтууд, дүгнэлт нэрийн дор гарч байгаа энэ хязгаарлалтууд маш их байна гэдэг. За ингээд ерөн цогцоороо засгийн газар бол бизнес эрхлэл одоо эдийн засгийг одоо нэлээд тэлхийн тулд эдийн засгийнхаа эрхчлөлийг нэлгаажуулах ёстой гэсэн бодлогоор хууль орж ирж байгаа. Их хурлаас сая засагт үүрэг өгсөн. Энэ хяналтыг зэгслэдэг үүрэг. За энэ ажлыг мөн эдийн засгийн хөгжлийн сайд хариуцаад бид нар зохион байгуулалт арга хэмжээг авч байна. 3 сар гэхэд бид нар төрийн хяналтын хууль нэмэлт өөрчлөлт болон шинэ бүтцийг хамт одоо өргөн барих юм бэлтгэл ажлыг хийж байгаа. Энэ хуулийн гол цөм нь бол ерөөсөө үндсэн суур зарчмуудыг л одоо тунгалан зарлаж байгаа. Манай бизнесийн үндсэн хууль гэж ойлгож болно. За эдийн засгийн зөвлөл бол ерөнхий сайдын дэргэд байгуулагдаж, ерөнхий сайд 50-аас доошгүй хувийн хвшлэл шинжилгээ ухааны байгууллага холбоотын төлөөллийг дэргэдээ байлгаж энэ эдийн засгийн холбоотой гомдол чирэгдлийг хурдан шийдвэрлэх улс төрийн шийдэл гарах үүднээс байгуулж өгч байгаа.